Сагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах улсын комисс үзүүлж байна. Лам нарын хэлмэгдүүлэлт 20 дугаар зуунд Монголд өрнсөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн дийлэнх нь лам хувраг худагт хуйлгаад байлаа. Монголд 1924 онд 112,700 лам байсан бол 1937-оос 1939 онд өрнсөн их хэлмэгдүүлэлтийн дараа 1940 онд 1147 лам байсан гэсэн статистикийн баримт байна. Лам нарыг Монголын нийгмийн амьдралаас шахан зайлуулах ажил нь 1930-ад онд генет гараад ирсэн зүйл биш. 1921 онд ялсан ардын хувьсгалын дараагаас л эхэлсэн гэж болно. 1921 онд 48 хүнийг хамарсан Сажлам Жамин Данзангийн бүлэг хэрэгээр анхлан лам миндагтан хэлмэгдүүлж эхэлжээ. Төр шашны хэргийг тусгаарлах нэрийн дор нуглаа явуулан лам ноёдыг ангийн хувьд хэд гадуурхан сүм хідээс авах татварыг хэд өндөрсгөж лам нарын иргэний эрхийг хааж боох явдал төрийн бодлогын хэмжээнд хүрч байсан нь лам нарыг дургуйцэд хүргэж 1925-аас 1926 онд Баян Түмэн Намнангийн хүрээнд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөн гаргахад хүргэж улмаар 1932 оны зэвсэгт бослого хөдөлгөөнд хүргэжээ. Чухамдаа дэлхийн хувьсгалыг мандуулах коммунистуудын хувьд энэ нь бөөн олз том шалтгаан болсон байна. Зөвлөлт холбоот улсын бодлогоч Монголын лам нарыг устгахыг ирмэлзэж, Сталинаас эхлээд манад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан зөвлөхүүд нь үүнийг шууд тулгын шаардж байлаа. Дотоодыг хамгаалах газрын сургагч Чибисов лам нарыг Сталин хувьсгалын эсэргүү юу, үгүй юу гэх явдалгүй гэсэн. Тэд цөмөөрөө эсэргүү мөн. Тэднийг олонний өмнө илээр шийтгэх хэрэгтэй. Дээд лам нар чинь 50 байна. Цохилт өгөх хэрэгтэй. 1935 онд Сталин танад гиндингийн засгаас гадна лам нарын засаг байна. Ийм байж таарахгүй. Лам нартай хүчтэй тэмц. Танай лам нар танай тусгаар тогтносон байдлын дайсан болж Японы эзэрхэг төрөмгийн нарт туслахад бэлэн байна гэж байжээ. Зөвлөлт холбоот улсаас ингэж лам нартай тэмцэхийг Монголын эрх баригчдад зөвлөх, тушаах, тулгын шаардах байдлаар хэлж байсныхаа зэрэгцээ лам нарыг баривчлах, шийтгэх, буудан хороох, сүм хийдийг нураах босромог ажилд өөрсдөө түүчэлэн оролцож, үлгэр жишээ үзүүлж байлаа. Иймч болохоор чой болсон. Фриновскийн тусламжтайгаар харгас том толгой лам нарыг хатуу цээрлүүлэн шийтгэх явдлыг өргөтгөхөөр 3 хүнтэй тусгай комисс байгууллаа. Саяхан бид 23 том ламыг олонний өмнө тусгай зохистойгоор шийтгсэн. Одоо 500 шахам ламыг барьж байна гэж зөвлөлт холбоот улс руу мэдээ илгээж байжээ. 1930-ад онд өрнсөн Тайж Эргдэн давг, Дэлэ хутагт Жамсран жав, Манзушир хутагт Цэрэнд орж, Ягзар хутагт Галсан даш нарын 38-ын бүлэг, 1937-оос 1939 онд өрнсөн Янзан хамб, Лувсан хаймчиг, Дээд хамб, Дамдан нарын хувьсгалын эсэргүү лам нарын төв бүлэг их зэрэг олон нэршил бүхий хэлсгэрэгт нийт 18,775 лам миндагтан хэлмэгдүүлж, тэдгээрийн 75% нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ. Нийт 31,635 лам миндагтан хэлмэгдүүлснээс цаазын ялаар 13,833 хүн буюу 73.4%, хорих ялаар 4,054 хүн буюу 21.5%, баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгсэн тогтоолгүй, ор сурггүй алга болсон гэх мэт 962 хүн буюу 5.1%-ийг эзэлж байна. Хэлмэгдүүлэлт өрнсөн хугацаанд 1250 орчим сүм хийд устгагдсан гэсэн 2017 оны судалгаа байна. Халуун итгэл зөвхөрсөн, хатан зүрх шархирсан, хар дарсан зөв чигэн жилүүдийг хамаг монголчууд бүү мартахтун.